Орхон аймгийн Баян-Өндөр сумаас оролцож байгаа. Намаа Гантуя гэдэг. Дээл хувцас уурлаад 10-аад жил болж байна. 12 жил болж байна. Ер нь бол 5 дугаар ангиас эхлээд нэг гэртээ татдаг хатгамлаа урлаж эхэлсэн. Тэгээд эхээс дөрвөн охин байдаг. Дөрвөлээ дээлийг уралдаг байгаа. Тэгээд Эрдэнэттэй болвол жигүүр брэнд гээд тэр нэрээр алдаршсан манай дүүгийн өсгөн байгуулсан. Тэгээд амар байна үзэсгэлэн худалдаанд 2 дахь жилдээ оролцож байна. Тэгээд нодлонгийн оролцсон үйл ажиллагаанд бол агүй хүн ихтэй байсан. Тэгээд бараа бүтээгдэхүүний үн ч гэсэндээ тухайн том дэлгүүрүүдээр байдаг үннээсээ олвол харьцангуй хямдхан, одоо ч гэсэн агүй хямдхан байна. Нийслэлээс зохион байгуулж байгаа. Ингээд түрээсийн төлбөргүй ингээд жижиг дунд үйлдвэрлэлээ эрхлэгчтэй дэмжиж байгаад талархаж байна. Манайх ингээд Орхон аймгаас ирж оролцож байгаа. Тэгээд манайх ингээд дээл худалдан авсан худалдан авахч тутамд бэлэгтэй байгаа. Ингээд хүүхдийн хөөрхөн мөнгөн аймаг, Түүрхийн мөнгөн аймгийг бэлгэлж байгаа. Ердөө худалдан авалт хийсэн бүх бараандаа тийм бэлэгтэй ирсэн байгаа. Ягаад гэвэл цагаан сар чинь ингээд бэлэг бэлгийн дээд гэж явдаг учраас бас худалдан авалт тутамдаа бэлэг бэлэгтэй байвал зүгээр юм болов уу гэд ийм санаачлага гаргаж ирсэн байна. За ингээд та бүхэн нийслэлчүүд та бүхнийгээ ингээд өргөнөөр оролцож ирж үйлчлүүлэхийг урьж байна.